Байцгаана уу хүүхдүүдээ. За 19-р дугаарынхаа 3 дахь 7 хоногийн ангийн цаг болон гар бүлийн хичээлээ эхлүүлье. Зиндагшаа Галил нуурын ойролцоо уулан дээр Тэнгэрийн хаанчлал ард түмний жинхэнэ дүр төрхийн талаар заасан сургаалыг юу гэж дууддаг вэ? За Матай номны 5 дугаар бүлгээс 7 дугаар бүлэг хүртэлх одоо энэ бүлгүүд дээр Есүсийн заасан уулан дээрх сургаал багтдаг. За тэгээд яг энэ бүлгийг бол уулан дээрх сургаал гэж нэрлэдэг. За хоёулаа уулан дээрх сургаал гэж бичье. Тэгвэл азаагшаа тэр дундаа Матай 5 дугаар бүлгийг яг юу гэж нэрлэдэг юм бол 8 ерөөлийн бүлэг гэдэг. За тэгвэл хоёулаа хоосон зайд нь 8 ерөөл гэжээ. Есүс яагаад бидэнд 8 ерөөлийн талаар хэлсэн бэ? За 8 ерөөл гэдэг бол Бурхны өгч байгаа, ивэлийг хэлж байгаа. За тэгвэл Бурханд итгэдэг, Бурхны ард түмэн маань энэхүү 8 ерөөлийг баримтаж, сахижээж эзний ивэлийг хүртэх болно. Яг л хуучин гэрээнтэй энэхүү 8 ерөөл маань хуучин гэрээн дээр байгаа 10 хуультай ижилхэн байдаг байгаа. За бид нар итгэгч хүмүүс 10 хуулийг бүрдөө зогсохгүй шинэ гэрээний итгэгч бид нар ч гэсэн энэхүү 8 хуулийг бүрдэх ёстой. За тэгээ хуучин зан зүгээр хамтаа хууль гэж бичье. За тэгвэл азаагшаа 19-р дугаарын 3 дахь 7 хоногийн бидний зээлэх ёстой ишлэл маань ямар ишлэл байгаа лээ? Бурхан зарцаа босгоод түүнийг эхлээд та нарт илгээсэн хүн нэг бүрийг хорон уу замаас нь эргүүлж та нарыг өрөөхийн тулд билээ. Үйс 3:26. За тэгээд бид нар 8 ерөөлөөр дамжуулаад Бурхны хүүхэд хэрхэн амьдрах ёстой вэ гэдэг талаар бид нар сураад улмаар тийхүү амьдрах шийдвэрийг гаргах болно. За хоёулаа тэгвэл хамтдаа үгийн жазаа хийцгээе. За энэ 7 хоногийн маань үгийн жаз бидний бас ангийн цагийн библийн ишлэл маань хоёр маань өөр байгаа. За заавч ямар ишлэл байгаа юм бол үгийн жазан дээр ийм бахтуу нараа Бурхны өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн үсвүсье. Өөрсдийн биеийг Бурхан тааламжтай амьд ариун тахил болгож өрг. Энэ нь та нарын сүнслэг мөргөл юм. Ром 12:1. Амен. За тэгвэл хоёулаа гар уулынхаа цаг руу орцгоё. За энэ 7 хоногийн бидэрийн гар уулын систем маань юу вэ? 8 ерөөлтэй эвлүүлдэг картын урлалаа. За хоёулаа пасс картаа болъё. Азаагшаа сүнсэндээ ядаг хүмүүс ерөөлтэйе. Учир нь Бурхан юу гэж хэлсэн бэ? Бурхан Тэнгэрийн хаанчлалд тэднийх гэж хэлсэн. За гашуудагсад ерөөлтэйе. Учир нь
Учир нь тэд тайвшрал авах болно. Дүлгөөнчүүд ерөөлтэй. Учир нь Тэд дэлхийг өвлөх болно. зөвхт байдлын төлөө өлсөж сангагсад ерөөлтэй. Учир нь Тэд цадгагдах болно. энэрнгүйчүүд ерөөлтэй. Учир нь Тэд өршөөл инэрлийг хүртэх болно. зүрхэндээ цэвэр байхсад ерөөлтэй. Учир нь Тэд Бурхныг харах болно. амар тайвныг тогтоохсод ерөөлтэй. Учир нь Тэд Бурхны хүүгүүд гэж нэрлэгдэх болно. зөвхт байдлын төлөө хавчигдахсад ерөөлтэй. Учир нь Тэнгэрийн харамслал тэднийх. за ингээд хүүхдүүдээ энэ хоосон зан дээр ууран дээрх суугаад 8 ерөөл гэж бичээд эзний бурхан тэтгэдэг бурханы хаанчлалын төлөө явж байгаа хүүхдүүд болоорой. За дараагийн 7 хоногоо дахин уулзлаа. Баяртай.